За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ бэлдсэн болсон явдал бүр үнэхээр би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Солонгосчуудыг шоконд оруулсан болсон явдал байхгүй юу? Энэ хэрэг яг өнөөдрөөс 5 жилийн өмнө бодитоор болсон хэрэг байхгүй юу? Энэ зүгээр нэг драм биш, хэн нэгний зохиосон зохиол биш. Бодитоор болсон явдал шүү. За энэ нэвтрүүлгийг яг өнөөдрийн байдлаар 5,800,000 солонгос хүн үзсэн байгаа байхгүй юу. Тэгээд 7,500 хүн сэтгэлдээ үлдээх хэмжээнд олонний анхаарлыг татсан хэрэг байсан. За тэгвэл бүгдээрээ шууд болсон явдал руугаа орцгоё. Хормын даашин заа өмсөөд хайртай хүнтэйгээ гэрэл хүсэл мөрөөдлөө биелүүлж буй Ким бүсгүй аз жаргалтай энхүү дурсамжаа хизээч мартахгүй тулд зураг болгон хадгалж үлдээсэн. Түүнийг нүүр дүрэн инээмсэглүүлж аз жаргалыг бэлгэлсэн хүн бол нөхөр Пак. Би хормын эсэлтэнд очиод найзаараа үнэхээр бахархаж сайн залуутай суужээ гэж бодсон. Найз залуугийнх нь аав нь эмч хүн байдаг гэж сонссон. Ээж нь шүдний эмч, дээрэс нь нөхөр нь хүртэл өөрөө эмч гэж сонсоод яа найз минь тэнгэрийн умдаг атгачглаа л гэж бодсон доо. Хормын эсэлтээр нөхрийг нарсан их царайлаг залуу байсан. Дуучин дэнийтэй их төстөө царайтай, яриа хөөрөөтэй, нүдэнд дулаахан залуу байсан. Аз жаргалтай хормын анхны шөнөө өнгөрүүлээд өчигдөр болсон зүйлсээ яриад сууж байтал нөхрийнх нь утсанд гинт дуудлага ирсэн гин. Огт ууралдаггүй байсан нөхөр нь утсаа аваад гинт маш их бухимдаж ууралж эхэлжээ. Уцаа таслаад би нэг асуудал шийдчихэд ирье гэж хэлээд яаруу санд руу гэрээсээ гараад явжээ. Гэтэл хэдэн цагийн дараа нөхрөөс нь намайг уучлаарай гэх мессеж ирсэн. Эргүүлээд залгсан боловч утсаа унтраагаад тэр чихдээ алга болжээ. Хормын найраа хийчихэд маргааш нь алга болсон нөхөр нь хаашаа алга болсон юм болоо? Ким бүсгүй хэлэхдээ үнэхээр юу болоод өнгөрснийг ойлгохгүй байна. Нөхөр минь яагаад ч ийм сонин үйлдэл хийхээр хүн биштэй гэж бидэнд хэлсэн. Би байнга асуудаг байсан. Чи яг яагаад надтай суух гээд намайг яаруулад байгаа юм бэ гэхээр ганцхан шалтгаан байгаа. Тэр шалтгаан нь би чамд дэндүү хайртай учраас гэж хэлдэг байсан. За үзэгчдээ та бүхэн Солонгост ирээд гоо сайхны хагалгаанд орё гэж төлөвлөж магадгүй. Солонгост маш олон гоо сайхны эмнэлгүүд байдаг. Яг аль эмнэлгийг сонгох вэ гэж та бүхэн бодож байгаа бол Солонгосын ID гоо сайхны эмнэлгийг та бүхэндээ санал болгож байна. Зя манайхан гоо сайхны хагалгаанд орохдоо золбоогийнхоо нэрийг ашиглаад төлбөрөөсөө 10% хөнгөлөлт аваарай. ID эмнэлэг нь 21 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй бүгд найрамдах Солонгос улсын эрүүл мэнд нийгэм хамгааллын яамнаас албан ёсоор баталгаажсан их сургуулийн эмнэлгийн түвшний мэрэгжлийн гоо сайхны эмнэлэг юм. ID эмнэлэгт эрүүл нүрийн гажиг цас, хатсын яс багасгах зэрэг ясны мис ажилбар, нүүрний гоо сайхны бүх төрлийн мис засал, нүд, хамар, хөх, өөх саруулах, өөх суулгах зэрэг биеийн хэлбэржүүлэлт зэргийг бүгдийг хийдэг. Зөвлөгөө, эмчийн онш, мис заслын дараах арчилгаа бүх үйл явцыг монгол хэл дээр авах боломжтой бөгөөд орчуулагч тантай хамт байна. Мөн манай эмнэлэгт байнгын мис заслын мэдээгүйжүүлэгч эмч ажилтдаг тул мис засал аюулгүй найдвартай хийгддэг. Та Золбоо ТV-г үзээд холбогдлоо гэж хэлээд хагалгааныхаа төлбөрөөс 10% хөнгөлөлт авах боломжтой шүү. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Өмнө нь Ким бүсгүй нэг залуутай суугаад салсан түүхтэй. Харин нөхөр Пак тэр шархыг нь дэндүү сайн ойлгож хүн нэг удаа алдаал биз битгий сэтгэлээр нь би чамайг жаргаана гэж байнга тайтгаруулдаг байжээ. Би тэр үгийг нь сонсоод үнэхээр их талархаж тайтгардаг байсан. Би өөрөө тэр алдаандаа үнэхээр их зовж шаналдаг байсан учраас гэтэл нөхөр маань хамгийн гүнзгий шархыг ойлгож зүгээр чиний буруу биш гэж надад хэлэх үед тэр хүнд яагаад ч юм итгэх итгэл төрдөг байсан. Над руу цаг тутам ойр ойрхон залгаж мессеж бичдэг байсан. Тим хүн эмнэлэгт ирлээ, тим өвчтөн байж байгаад явлаа. Тэдэн цагт үзүүлээд гарлаа гэд бүгдийг надад хэлдэг байсан. Өдөрт болж байгаа бүх зүйлээ эхнэртэй хэлдэг байсан нөхөр нь гинт таг болоод эхнэр Ким бүсгүй юу болсон юм бол гэж нөхөртөө санаа зовж суулаа.
Бид хоёр хурмаа ихэс 7 хоногийн өмнө зам тээврийн осолд ороод эмнэлэгт хүргэгдэж ирсэн хүнд нөхөр маань хагалгаа хийж байтал нөгөө хүн нь нас барчихсан гэсэн. Тэгсэн ар гэр бүл нь хагалгаагаа буруу хийсэн гэд нөхрийг маань шүүхэд өгсөн юм байна лээ. Тэр асуудлаас болоод нөхөр маань цагдаагийн хэлц дээр очиж байд цагдсан. Би нөхөртөө үнэхээр их санаа зовсон. Яаж байгаа бол юу болсон юм бол хэрэг нь яаж шийдэгдэж байгаа бол гэдэл. Магадгүй энэ асуудлаас болсон юм болов. Нөхөр нь хагалгаагаа буруу хийгээд шүүхийн шийдвэр нөхрийг нь буруутай гэж үзээд энэ асуудлаас болоод нөхөр нь яваад өгсөн юм болов. Эхнэр нь хүлээж чадалгүй нөхрийнхөө ажилтдаг байсан ажил дээр явж очлоо. Нөхрийнхөө нэрийг хэлээд паг эмчтэй уулзах гэсэн юм би эхнэр нь байна гэсэн сувилагч тим эмч манай эмнэлэгт байхгүй гэж хариуллаа. Нөхрийнхөө ажлын хуваарийг нь харуулад дахиад шалгаад өгөөч гэж хэлсэн. Манай эмнэлгээс огт ийм ажлын хуваар гаргадгүй гэж хариуллаа. Эхнэр нь итгэж чадахгүй гарч ирээд нулимс туслуулж зогслоо. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хамаар үг гарахгүй байна. Би тараад гарч байна гэд 2 давхраас халаадтай бууж байгаа зураг хүртэл над руу явуулдаг байсан. Бас энэ эмнэлгийн кофе шопод халаадтайгаа гарч ирээд бид хоёр олон удаа уулздаг байсан. Ким эмэгтэй сувилагч мэрэгчлээ төрсөн эгч нь хүртэл нөхрийг нь эмч гэж итгэсэн байлаа. Би хэд удаа уулзаж байсан. Эмнэлгийн багц хэрэгслгээд эмчнэр хоорондоо ярьдаг мэрэгжлийн яриаг бүгдийг нь мэдэж байсан. Ходоодны хорт тавдрын массаж хийхэд хажуугаас нь тректо гих татаж тэлж онгойлгодог багц байдаг. Тэрийг барьж байгаад ахлах эмчэд тусалдаг гэж надад ярьж байсан. Нэг өдөр манай хүүхэд хаалганд гараа хүчтэй хавчуулаад яс нь хугарчихсан байна гэж бодоод зургийг нь дараад паг руу явуулсан. Гипс их шаардлагагүй юм байна гэж хариулсан. Тэгээд хүүхдээ эмнэлэгт дагуулад очсон мэрэгжлийн эмч хүртэл гипс их шаардлагагүй гэж хэлсэн. Ким бүсгүйн ихч гэлтгүй хорооллын найзууд нь хүртэл нөхрийг нь эмч гэж боддог байжээ. Хорооллын найзуудын групп чатанд нөхөртөө нь хамт ажилладаг гэж ярьдаг сувилагч хүртэл байсан гин. Тэрхүү групп чатанда хаяа сувилагчтайгаа ажлынхаа талаар бичдэг байжээ. Та хувийн чатаа шалгаарай. Өнөөдөр ажил тараад ажлынхан уулзна гэсэн та ирэх юм уу? Уучлаарай, би өнөөдөр очиж амжихгүй. За ойлголоо. Тэгвэл маргааш ажил дээр уулзъя. Би нэг ч удаа тэр сувилагчийг харж байгаагүй. Миний мэдхээр тэр сувилагчийг офлайнаар харсан хүн нэг ч байхгүй. Бод дээр харсан хүн лав байхгүй. За тэгвэл хинч хараагүй сувилагч бүсгүй яагаад нөхрийнх нь худал хуурмаг үйлдэлд оролцож тусалсан юм болоо. Сурвалжлагчид сувилагч бүсгүйтэй уулзах гэж маш олон арга хэрэгэлсэн боловч эцэст нь байхгүй хүн болж таарсан. Би тэр өдөр цагдаад нөхөр маань алга болчихлоо гэд эрен сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Тэгсэн цагдаагийн байгууллагаас нөхрийн утас руу залгасан. Нөхөр маань утсаа авсан гэсэн. Эхнэр нь цагдаад мэдэгдэж байж, эрен сурвалжилж байж арай нэг муу нөхөртөөгөө холбогдож чаджээ. Чи яаж байгаа юм бэ? Чиний жинхэнэ мэрэгжил юу юм? Чи хин юм бэ? Би тэр эмнэлэгт ажилтгүй гэдэг болгонэ. Гэхдээ надад эмчийн үнэмлэх бол байгаа. Тэгээд юу гэж? Тэгээд наадахаар чи юу хэлэх гээд байгаа? Би жирийн эмчийн их сургуулийн дугуйлан төгссөн юм аа. Юу болоод байгаа юм бэ? Чи надад тодорхой хэл дээ. Би юу ч ойлгохгүй байна. Чи юу хийж байгаа юм одоо? Ажил хийдгүй мүү чи? Тийм ээ, би тэр эмнэлэгт ажилтгүй. Тэгээд чи хин юм бэ? Их сургуулийн дугуйлан төгссөн эмчийн гэрчлэгээ байгаа бидтэй шамд. Тэгчгээд эмчийн ажил хийдэггүйгээд юугаа яриад байгаа юм бэ? Жохоо ойлгомжтой яриад өгөөч. Би пансаа сонгох газар ажилладаг байсан. Зураг хараад тэр зургийг шинжилдэг ажил. За тэгвэл нөхөр нь яагаад ийм аимшигтай худлаа ярьсан юм болоо? Нөхрийнх нь хэлсэн үгнүүдээс аль хүртэл үнэн байсан юм бол? Аав нь эмч, өвөө нь эмч, ээж нь шүдний эмч, гэр бүлэрээ эмч залуу, бас аавынхын талын нэг хүн тагнуулын дарга гэж надад ярьж байсан. Өвөө нь их хөрөнгө мөнгөтэй хүн байсан учраас хүүхдүүдээ мэрэгчлээ мундаг эмч нар болгож чадсан гэд ер нь ар гэр бүлээ их магтаж ярьдаг байсан. Тэрнийг удаа ингэж ярьж байсан. Онгоцонд суухдаа байнга first class суудаг. Business class нэгч сууж үзээгүй гэж ярьж байсан. Шалтгаан нь бага наснда лифтэнд гацаад тэрнээс хойш давчуу газар байж чадхаа болоод байнга
first class суудаг болсон гэж ярьж байсан. Ямар ч зүйл хэрэгэлсэн хамгийн сайн дээд зиндааны эд зүйлс хэрэгэлдэг нөхөр нь Бал сарын баяраараа Солонгосын баячуудын амьдардаг 123 давхрын 56 давхурт 1 тэрбум воны үнэтэй шинэ байранд орно гэж эхнэртэй хэлсэн байжээ. Эхнэр нь 123 давхурт очоод Пакгийн хүний нэр дээр 5606 тоотын байрыг авсан байна уу? Шалгаад өгөөч гэтэл ресепшн нь тийм тэмдэглэл байхгүй. Манай байранд хүмүүс нүүж орж эхлэжгүй байгаа гэж хариулв. Энэ гэрт орохын тулд хоёулаа заавал батлуулсан байх ёстой гэд хуулийн дагуу эхлээд гэрлэлтэд батлуулсан байжээ. Яагаад? Яах гэж ямар төлөвлөгөөтэй энэ бүгдийг үйлдсэн болоо? Нөхрийнх нь хэлсэн энэ бүх худал хуурмаг үйлдэлүүдийг хадам ээж аав нь мэдэж байсан болов. Хаягийн дагуу гэрт нь очиж уулзахаар очлоо. Үнэн дээр хурин болсон өдөр Ким бүсгүй хадам ээж аавыг нь анх удаа харсан байжээ. Хинбэ? Та хинбэ? Манай хадам ээж аав энд амьдардаг уу? Юу яриад байгаа юм бэ? Огт таньдаггүй хүмүүс байна. Хорим хийхэд бичиг баримт дээр энэ л хаяг байсан да. Энд амьдардаггүй юм уу? Та чи юугаа яриад байгаа юм бэ? Хадам ээж аавынхаа хаягийг мэдэхгүй хормоо хийдэг хүн байдаг юм уу? Харин хормоо хийхээс өмнө нэг ч удаа уулзаж байгаагүй болохоор Хурмын бичиг баримт дээр бичсэн хаяг хүртэл худлаа байж таарлаа. Ким бүсгүй хэлэх үггүй болж гадаа зогслоо. Хар гэрээс нь надад дургу гэж хэлдэг байсан. Зүгээр нэг дургу биш, бүр үнэхээр дургу гэж байн хэлдэг байсан. Холбоо барихаар ээж аав уурлаад байдаг гэд огт яриулдаггүй. Бас надтай ерөөсөө уулзуулдаггүй байсан. Баян чинэлэг мэрэгжил боловсралтай хүмүүс болохоор чамайг голоод байна гэж хэлээд ээж аавтайгаа уулзуулдаггүй байжээ. Тэгвэл хормын ёслол дээр ирсэн ээж аав нь Пак залуугийн жинхэнэ ээж аав нь байсан болов уу? Эрүүл их аз жаргалаар дүүрэн байх болтугай. Сайн сайхан амьдарцгаагаарэ хүүхдүүд минь хоорондоо баг муудалцсан шүү. Хэрвээ энэ бичлэгт гарч байгаа ээж аав нь үнэхээр Пак залуугийн ээж аав нь биш бол ямар нэг байгууллагаас түрээсэлж авсан байж болох юм. Аав ээжийнхэн зургийг скриншот хийж аваад хормын зочин түрээслэх газар руу явуулаад яг адилхан аав ээж түрээсэлж авмаар байна гэж мессеж бичлээ. Тэгсэн хэд хоногийн дараа уулзахаар товлсон газар Пак залуугийн аав гэж байсан эрэгтэй хурж ирлээ. Тэгэхээр монголчууд маань яг энэ хэсэг дээр ойлгохгүй байж магадгүй. Солонгост Кёрун шиг хаагийг альба гэж байдаг хгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хурим найрын ёслол дээр одоо ар гэр бүл нь болж очдог ийм цагийн ажил арбайт байдаг гэж боддоо. Уучлаарай би чадахгүй л дээ. Яагаад ийм цагийн ажил гарч ирсэн бэ гэхээр эцэг их нь гэрэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байж болно шүү дээ. Тэгээ нөгөө талынх нь эцэг эхчүүд нь зөвшөөрч иддэг те. Тэгэхээр нөгөө талаас нь ямарваа нэгэн эцэг ихийг түрээсэлж авах хэрэгтэй болно да. Өөрсдийнх нь эцэг их нь зөвшөөрөхгүй очихгүй гэдэг юм чам. Тэгэхээр иймэрхүү хүмүүсийг түрээсэлж авдаг. Бас өөрийнх нь талын зочид дэндүү баг байвал одоо нэг жуулдсан шүү дээ те. Одоо манай талаас аюу цөөхөн ирж ийн гэд тэрэндээ санаа зовоод одоо хүмүүсээ дүүрэхийн тулд тоогоо тэнцвүүлэхийн тулд ийм цагийн ажилтнуудыг түрээсэлж авдаг арбайт байдгийн шүү. Тийм ээ. Энэ хадам аав гэж хурмын ёслол дээр ирсэн хүн мөн байна. Яагаад нөхөр нь хуурамч аав хөсөлж авсан юм бол түүнд юу гэж хэлсэн юм бол асууцгаая. Сайн байна уу ааваа? Гэтэл аав нь охиноо хараад таньсангүй. Хин юм бол гэсэн харцаар харж гайхаж суулаа. Та нар чинь юугаа хийгээд байгаа юм бэ? Та намайг санахгүй байгаа юм уу? Ким бүсгүй хормын бичлэгээ эрэхтэн өмнө гаргаж тавилаа. Та энэ хормын ёслол дээр Пагийн аав гэж хэлж байсан шүү дээ. Та санахгүй байгаа юм уу? Би компани руу уцтаад асуугаад үзье. Манай байгууллагатай холбогдоорой гэж хэлээд ярилцахаас татгалзаад яваад өглөө. Энэ эрэхтээ яалтчгүй Пагийн аав эмч гэж хормын ёслол дээр өөрийгөө танилцуулсан хүн мөн байлаа. Бүхэл бүтэн нэг хүний амьдралаар тоглолцоход байна. Та ямар нэг юм хэлэлдэ. Энэ бүгд нөхрийн зохиосон драм байсан юм болов. Сурвалжлагч аавын дүр тоглосон хүнтэй ярилцах гэж маш их хичээлээ. Та ямар байгууллагад ажилладаг юм бэ? Хормын ёслолын зочин арбайт байдаг. Тэнд л ажиллахгүй юу да.
ээж аав нь нас барсан ч юм уу, ээж аав нь зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд бид нар очиж ээж аавынх нь дүр тоглож өгдөг юм аа. Намайг битгий дагаад вэ. Би ярилцлага өгөхгүй байх эрхтэй шүү. Дагаад байвал би цагдаа дудлаа шүү. Эцэст нь түүнээс юу ч сонсож чадсангүй. Үнэхээр уур хурц байна. Мөөдгөл өөрчин урд харагдах юм бол яавч зүгээр өнгөрүүлэхгүй дээ чамайг. Ким бүсгүй үнэхээр их бухимдаж зогслоо. Хамт байсан бүх хугацаанд худлаа ярьсан юм болов уу? Өөрт нь ямар ч сэтгэлгүй байсан юм болов уу? Маш их гомдож зогслоо. Өвчтнөө чин сэтгэлээсээ эмчлэх дуртай гэж ярьж байсан нөхрийнхэн төрх 1 тэрбум вооны үнэтэй бал сарын баярын шин байр. Сайхан амьдраарай гэж өрөөж байсан эмч ээж аав хоёр энэ бүгд Ким бүсгүйг хуурсан пак залуугийн зохиосон драм байж таарсан. Хамгийн аз жаргалтай өдөр гэж бодож байсан хурмын ёслол нөхрийнхэн талын бүх хүмүүс хурмын ёслолын арбайт хийдэг хүмүүс байж таарсан. Би үнэхээр их санаа зовсон. Дүү маань ингэж байгаад амиа хорлцох үедээ хүн хүнийг хуурч болно. Гэхдээ энэ хэрээс хитэрч байгаа юм шүү. Ямар сайндаа бид нэр телевизэд хүртэл хандах байдэ. Нас нэрнээс нь бусд бүгд худлаа байсан гэж боддоо. Миний үнэхээр уур хурц байгаа зүйл юу гэж? Ийм тэнэг зүйлд хуурцсан гэдэгтээ үнэхээр гутарч байна. Эмнэлэг рүү залгаад асуухад л мэдэх боломжтой байхад яагаад нэгч залгаагүй юм болоо? Өөртөө үнэхээр гутарч байна. Энэ сонсож байгаа хүмүүс итгэхгүй ч байж магад. Гэхдээ 21-р зуунд ийм явдал үнэхээр болж байна гэж боддоо. 정말 나를 사랑하긴 했을까? Пак залуу үнэхээр Ким бүсгүйд хайртай байсан юм болов? Ингэтлээ худлаа ярьж Ким бүсгүйтэй гэрэлсэн шалтгаан юу байсан юм бол? Ким бүсгүй удаан хайсны эцэст Пак залуугийн жинхэнэ ээжийнх нь утасны дугаарыг олж авч чадсан. Профайл зургаа хормын зураг маш олон хүнтэй авахулсан зургаар солилцсон байгааг нь хараад би үнэхээр гайхсан. Энэ хүүхэд чинь хурим найраа хийж байж яагаад надад хэлээгүй юм бол гэж бодсон. Тэгээд хормын ёслол болсон газар руу залгаад асуусан. Хүү чи энэ гэрээ зүгээр хормын бэлтгэл хийгээд явсан гэж хариулсан. Ээж нь хүүгийнхээ хурим найрын талаар яг юу болсныг огт мэдээгүй байлаа. Тэгсэн бүр сонин зүйл болж эхэлсэн. Гэтэ та нар чинь жоохон хүүхдүүд биш биз дээ. Нас бид хүрсэн хүмүүс байж өөрсдөө уучраа олцохоо. Ким бүсгүй тэсэлгүй ээжтэй нь дахиад явж очиж уулзлаа. Сайн байна уу та? Пак гэртээ байгаа юу? Надад хэлэх үг байхгүй. Явцгаа. Та Пагийг нуулаа гэд энэ асуудал шийдэхгүй шүү дээ. Паг гэртээ байгаа үсттэй. Байхгүй нь ямар хамаатай юм бэ? Ер нь яагаад та нар хүний гэрт дураараа орж ирээд байгаа юм? Явцгаа. Ээж нь уурлаад левтэн суугаад алга боллоо. Яагаад? Ямар шалтгаанаас болоод Пак залуу Ким бүсгүйг хуурсан юм болоо? Эргээд бодсон нөхөр нь Ким бүсгүйгээс маш олон зүйл авсан байлаа. Би ийм цүнхтэй болмоор байна гэж хэлээд надад дизайн зургийг нь хүртэл явуулж байсан. 17 сая вооны үнэтэй брендийн цүнх. Манай ахын төрсөн өдрөөр эхнэр нь маш үнэтэй бэлэг авч өгсөн гэсэн. Тийм болохоор чи ч гэсэн надад авч өгөх хэрэгтэй гэж намайг шахсан. Би ар гэр бүл рүү 14 ширхэг брендийн хүнжил хүртэл явуулж байсан. Тэгээд өөрөө 123 давхурт 1 тэрбум вооны үнэтэй байр авч байгаа болохоор намайг тавилга бүгдийг нь ав гэж хэлсэн. Брендийн тавилга аавна гээд 11 сая вон, хурмын ёслол хоолны мөнгө гээд 5 сая вон, хурмын зураг авалт гээд 2 сая 500 мянган вон гээд надаас нийт 37 сая вон авсан. Баян чинэлэг хурмын ёслол хийхгүй л бол ар гэр бүлд нь ад үзэгдэнэ гэж бодсон Ким бүсгүй өөрөөсөө 37 сая воныг нөхөр Пакт өгчээ. Гэхдээ энд нэг ойлгохооргүй зүйл байлаа. Хурмын ёслолоо хийсэн боловч энэ бүх мөнгийг нөхөр нь аваагүй байсан. Цагдаа гэрэлнэ гэж огт бодоогүй. Гэхдээ цаг явсаар нэг мэтгэд л ийм болчихсон байсан. Чи өөдгөө амтэн. Миний амьдралыг сүрүүлсэн. Чи миний гэр бүлийг намайг гутаанд оромжсон. Чиний амьдрал сүрсэн гэсэн үү те? Харин би өөрийнхөө гараар өөрийнхөө амьдралыг сүрүүлсэн. Би өөрөө гал руу орж байгаагаа мэдэж байгаа хэрнээ чи надад таалагдсан учраас би энэ бүгдийг зогсоож чадахгүй байсан. Дэндүү их хайртай байсан учраас амьдралаа сүрүүлж байгааг мэдсээр байж зогсож чадахгүй байсан гэж хариулсан
Паг залуу. Гэлээгээд энэ худал хуурмгийг зүгээр өнгөрүүлж яагаад ч болохгүй. Үнэхээр их хайртай байсан юм бол яагаад өөрөө нуугдаж алга болсон юм бол? Хэн бүсгүй нөхрийнхөө сургийг дуулах гэж 3 жил ажилласан үйлдвэр дээр явж очлоо. Уучлаарай. Та энэ хүнийг таних уу? Энэ үйлдвэрт ажилладаг байсан гэж сонссон юм. Энэ залуу манад ажилладаг байсан. Өдрийн цалингаар ажилладаг байсан болохоор хаяа ирж ажиллаад хаяа харагддаггүй. Сүүлийн 3 сар бол ирээгүй гэж энд гарч байна. Яг манай албан ажилтан бол биш ээ. Манайх цагийн ажилчид их авдаг болохоор хүмүүс гарч орж л байдаг. 모르는 사람이 없을 정도였어요. Тийм ээ, тэр ахыг би санаж байна. Өөрийгөө малын эмч гэж танилцуулсан. Тэгээ та яагаад энд ажиллаж байгаа юм бэ? Өөрийнхөө мэрэгчлэр ажиллахгүй гэж асуусан. Найз охиндоо хямдхан бэлэг авч өгмөөргүй байна. Эр хүний ноён нуруу хугаран шүү дээ гэд тийм болохоор илүү цагаар ажиллаж байгаа гэж тайлбарлсан. Энэхүү үйлдвэрт хамт ажилладаг байсан хүмүүс Паг залууг илүү цагаар ажилладаг малын эмч мундаг залуу гэж боддог байжээ. Гэтэл ажлаасаа гарсан шалтгаан нь үйлдвэрээсээ өвлийн үнэтэй күүртэг хулгайлж байгаад баригдаад дахиж ажиллах хориг тавилсан байжээ. Түүний нэрийг хайрын эмч гэдэг. Мэргэжил малын эмч. Ажлын байр Кангнам дүүрэгт байрлах амьтны эмнэлэг. Ааш зан найз охиндоо гой бэлэг авч өгөхийн тулд 2 ажил давхар хийж байгаа романтик залуу. Тусгай тэмдэглэл хаяа хүний юмыг зөвшөөрлгүй авдаг буруу зуршилтай. Паг залуугийн талаар судлаад үзсэн сурч байсан сургуулаасаа хүртэл гарсан байсан. Бид удаан хайсны үр дүнд их сургуульд хамт сурч байсан хүнтэй нь уулзаж чадсан юм. Түүний санаж байсан Паг залуу бас нэг өөр дүртэй байлаа. 그 당시에 제가 비록 결혼을 하신 상태라. Баян чинэлэг боломжийн амьдралтай залуу гэж боддог байсан. Аав нь Америкт усан онгоцны бизнес эрхэлдэг. Харин өөрийнх нь хобби бренди машин сонирхолтой гэж ярьж байсныг нь санаж байна. За гэтэл бас нэг өөр найзаас нь бүр цочирдохоор мэдээг дууллаа. Тухайн үед гэрэлсэн их нэртэй гэж ярьдаг байсан. Бид нар бодохдоо их залуугаараа гэр бүлтэй болж дээл гэж бодоод өнгөрсөн. Тэр бүвэл бүр нялх хүүхдтэй гэж ярьдаг байсан. Тэгээд цагийн ажил хийн, хүүхдийнхээ памперсны мөнгийг олохын тулд оройн цагаар ажил хийхгүй бол болохгүй гэдэл би бодохдоо их гэр бүлийнхээ төлөө зүтгэлтэй, сэтгэлтэй мундаг залуу байна л гэж бодож байсан тухай үед. Эхнэр нь энэ бүгдийг сонсоод гэрлэлт бүртгэлийн газар очиод нөхрийнхөө бүх мэдээллийг авч үзлээ. Шалгаад үзтэл гэрлээд салсан хүн байгаагүй. Өөрөө хамгийн анхны эхнэр нь гэж бүртгэгдсэн байлаа. Найзуудаа хурмаа хийсэн хүүхэдтэй гэж худлаа ярьж явжээ. 거짓말을 할 이유가 없는데 왜 그랬을까? Би бүр гайхаад үнэхээр ойлгохгүй байна. Худлаа ярих ямар ч шалтгаангүй байхад яагаад хүнтэй суусан хүүхэдтэй гэж худлаа яриад яваад байсан юм болов? Гэхдээ тэгж худлаа ярьлаа гэд өөрт нь яг юу наалдах байсан юм бол? Ямар аимшигтай хүн гэхээр ингэж худлаа ярьж явдаг юм болов? Паг залуугийн бүтээсэн дүр маш олон байлаа. Малын эмч, баян айлын оюутан залуу, амьдралынхаа төлөө зүтгэж яваа хүүхэдтэй оюутан. Цаг үе тутамд худлаа ярьж явсан Паг залуу эцэст нь их эмчийн дүр тоглож хүнтэй гэрлэх болсон шалтгаан нь юу байсан юм болов? 거짓말이 점점 늘어나. Худлаа яриануд нь баг багаар ихсэж, тэр худлаа үгнүүд нь нийлж, тэр хүний дотор нэг нийгмийг бүтээдэг. Энэ залуугийн хувьд худал үгнүүд нь нэг хийсвэр хоосон нийгмийг бүтээчихсэн байна. Тэр хоосон хийсвэр нийгмийг үнэн гэж итгэх хэмжээнд хүртэл төөрөгдөлд автсан байх магадлал өндөр. 그런 경우에는 Иймэрхүү тохиолдолд бодит байдал дээрх амьдрал, бодит байдал дээр хүн хоорондын харилцаанд үнэн сэтгэлээсээ орох боломжгүй болдог. Өөрийнх нь хэлсэн ярьсан бүхэн үнэн гэж өөртөө итгэж явсан байхыг ч үгүйсэхийн аргагүй. Паг залуу үнэхээр өөрөөрөө байсан цаг үе нэгч байхгүй болов нөхрийнх нь баг, дунд, ахлах сургуулийн найзуудтай уулзаж үзлээ. 어떻게 거짓말? Байнга л тоглоомоор худлаа ярьдаг байсан. Мөнгө, охтуудын талаар ер нь байнга л худлаа ярьдаг байсан. Би нэг удаа муудалцаж байснаа санаж байна. Шалтгаан нь юу ихлээр өөрийгөө хүнтэй суусан хүүхдтэй гэж надад хэлсэн. Би уурлаад чи маргааш чаддсан бол хүүхдийнхээ зургийг аваад ир гэж хэлсэн. Тэгсэн маргаашнаас нь надтай харьцаа болсон доо. Найзуудаасаа холбоогоо тасалж чадсан тэрээр яагаад худлаа ярихаа тасалж зогсоод чадаагүй юм болоо?
Мэдхгүй тэр зүгээр л ямар ч шалтгаангүй худлаа яриад л явдаг хүүхэд байсан. Магадгүй тэр худлаа ярианаас таашаал авдаг байсан байж магадгүй. Найзууд нь хууртаж байгааг хараад тэрнээсээ кайф авдаг байсан юм болов. Өстой хэлж мэдэхгүй маа. Зүгээр нэг тоглоом байсан гэд өнгөрүүлэхэд дэндүү хүнд гүнзгий шархалсан Ким бүсгүй. 진짜 벌을 받아야 되는데. Тэр мөн авш үнэхээр үүлийн үрээ идлээсэ дэндүү ичхүүргүй амтан өөрийнхөө юу буруу хийснийг шоронд ороод ч ухаарахгүй л байх л та. Мэдээж сэтгэл санааны хохирлыг хамгийн ихээр мэдэрч байгаа боловч эцэг эхийнхээ үлдээсэн мөнгийг залилуулж эд материалаарч ихээхэн хохирлыг авсан Ким бүсгүй. Хурмаа хийсэн өдөрч гисэн хадам аавынхаа нэрийг ашиглаад эхнэрээсээ 5 сая вон авсан байжээ. Тэр мөнгөө хурмын арбайт хийхээр ирсэн хүмүүст өгсөн гэдг нь тогтоогдсон. Түүнчлэн хурмын найранд зориулсан хувцас, эд зүйлс бүгд Пак залуугийн машинд чихээстэй байлаа. Тэрхүү хувцснуудыг хуучин бараа зардаг сайтэд тавьж зарах гэж оролцсон гэдэг нь хүртэл баригдсан. Маш их баримт үлдсэн байлаа. Пак залууг шүүхэд өгч хуулийн хариуцлага үүрүүлэх боломжтой болов уу? 그래서 두 가지로 나눠 볼 수 있어요. Хоёр ангилж авч үзэж болно. Хурмын найранд зориулсан 37 сая вон болон хурмын ёслол дээр авсан 5 сая вон гэж. Хурмын найранд зориулсан 37 сая воныг авах боломжгүй дээ. Луур гэж үзэх боломжгүй учраас. Яагаад гэвэл Пак залуу тэр мөнгийг өөрөө аваагүй. Өөртөө зарцуулаагүй шүү дээ. Өөртөө зарцуулсан гэсэн баримт ч байхгүй. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй. Хоёр дахь 5 сая воныг авах боломжтой байж магадгүй. Яагаад гэвэл тэр мөнгийг хуурамч зочдод зарцуулсан учраас. Гэхдээ төрөл садны онцгой заалтын улмаас шийтгэл хүлээхгүй. Төрөл садны онцгой заалт гэдэг нь Солонгосын хуулинд эхнэр нөхөр болон цусан төрөл зэрэг ойрын хамаатан садангийн хооронд гарсан эд хөрөнгийн хулгайн, заллин гэх мэт гэмт хэрэгт эрүүгийн шийтгэл оногдуулахгүй байх журамтай байдаг. Хоёр хүнийг харахад нэгэнт албан ёсоор эхнэр нөхөр гээд бүртгүүлчихсэн учраас Пак залуу эрүүгийн хариуцлага үүрэхгүй. Би үнэхээр гомдолтой байна. Хохирогч байгаа болохоос хохирогч байхгүй штэ. Үнэхээр уур хүрч байна. Энэ хүнээс болж маш олон хүн хохирч байхад нэг ч хүн түүнээс хариуцлага нэхэх боломжгүй гэсэн хуультай. Тийм ээ, үнэхээр их шархалсан, үнэхээр их өвдсөн. Яагаад юунаас болоод ийм үйлдэл гаргасан юм асуух зүйл их байлаа. Манай сурвалжлах багийнхан Пак залуутай уулзахаар гэрийнх нь гадаа маш олон хоног хүлээж суулаа. Гэтэл нэг өдөр Пак залуу гэрээсээ гарч ирлээ. Сайн байна уу? Та Пак чин хүн мөн үү? Яах гээд байгаа юм бэ? Надад хэлэх үг байхгүй. Уучлаарай, та яагаад ийм үйлдэл хийсэн бэ? Бидэнтэй ярилцах боломжгүй юм уу? Ярилцмаар байвал манай өмгөөлөгчтэй ярилцаа. Холдоорой. Би холд гэж хэлсэн шүү. Холд гэж хэлсэн үгүй юу би сая? Гэхдээ та яагаад уурлаад байгаа юм бэ? Бидэнд ярилцлага өгч болно шүү дээ. Уурлахгүй яах юм бэ? Ярилцлага өгөхгүй гэж байна шүү дээ. Би завгүй байна. Та ганц зүйл ядаж хариулаач тээ. Та гэрлэлтэд цуцлуулахгүй цаашд хамт амьдрмаар байгаа юм уу? Манай өмгөөлөгчтэй ярилцаа. Надад хэлэх үг байхгүй. Эцэст нь Ким бүсгүй иргэний хэрэг хариуцах шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр нэхэмжилж гэрлэлтийг хүчингүй болгох зорилготой иргэний шүүхэд Пак залууг өгсөн. Гэтэл гэрлэлтийг хүчингүй болгох шүүх хурал дээр ч нөхөр нь ирсэнгүй. Нэр хүндээ өрөх гэж өөрийгөө эмч гэж хуурамчаар танилцуулсан юм байлээ. Яг тэгж явсаар байгаад ийм байдалд орсон юм шиг байлээ. Мөнгийг нь буцааж өгөх талаар ярилцаж байгаа. Гэхдээ тэр мөнгийг Пак залуу өөрөө үрээгүй шүү дээ. Хоёулаа л хамт үрсэн байсан. Гэхдээ хүчээр дагуулж явж байгаад тэр эмэгтэйг хуураагүй нь үнэн биз дээ. Үннийг хэлэхэд надад үнэхээр хэцүү байна. Сэтгэл санааны хувьд авах юм алга. Ямар ч байсан би эцсээ хүртлээ явнаа. Хайртай байсан учраас дэндүү өвдсөн, итгэсэн учраас үнэхээр их шаналсан. Хүсэх зүйл гэвэл энэ бүгд зүүд байгаасаа л гэж бодож суун. За тэгэхээр энэхүү хэрэг Солонгост яг үнэнээр бодитоор болсон хэрэгээ та бүхэн итгэхгүй байж магадгүй бүр үнэхээр болсон хэрэг. 21-р зуунд яг ийм хэрэг
болсон байна. Тэгэд энэ бичлэгийг 5,800,000 солонгос хүн үзсэн байгаа хгүй. Тэгээд 7,500 гаруй хүн сэтгэгдлээ үлдээсэн байгаа. Тэгээд солонгосчууд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ? Би та бүхэндээ яг хамгийн их лайк авсан сэтгэгдлүүдийг уншиж өгье л доо. Хурмыг нь зөвшөөрөхгүй дургуутсаж байсан эцэг их нь гинт 1 тэрбум воны үнэтэй байр авч өгөөд царайгаа нэгч харуулахгүй байж байгаад хурмын найрамд нь ирээд аз жаргалтай амьдраарэ гэдэл инээдтэй юм аа, ийм юмд итгэж байдаг гэсэн сэтгэгдлээр 1100 хүн лайктарсан байна. Айгуу өвөг дээдсээсээ эмч удамтай залуу чатаар танилцсан өмнө нь гэрлээд салж байсан эмэгтэйд хайртай болно гэж итгэсэн юм байх та гэсэн сэтгэгдлээр 705 хүн лайктарсан байна. Энэ хурим найрамд гэр бүлийн гишүүн болж оролцож байгаа хүмүүст луйврын эрүүгийн хэрэг үүсгэж хуулийн хариуцлага үүрүүлэх хэрэгтэй шүү дээ гэсэн сэтгэгдлээр 1400 хүн лайктарсан байна. Ямар галзуурсан баян эмч аппликейшнээр чатаар танилцсан гэрлээд салсан эмэгтэйтэй хурмаа хийх вэ дээ. Нөхөр нь хог новшч гэсэн эмэгтэйч бас дэндүү их драм үзжээ гэсэн сэтгэгдлээр 158 хүн лайктарсан байна. Энэ нэвтрүүлгийг үзэх болгонд энэ ертөнц үнэхээр amazing юм аа гэж бодох юм аа гэсэн сэтгэгдлээр 2400 хүн лайктарсан байна. Үнэхээр amazing юм аа те. 1 тэрбум воны байр авч байгаа хүн хурмынхаа найран дээр 5 сая вон эхнэрээсээ авч байдаг. Тэр бумтангууд 5 сая вон зээллээ юу гэсэн байна. Ёо энэ эмхтэй бас тэгж байгаад уцаар залхангуудаа чиний мэрэгжил юу байсан юм? Чи яг эмч юм уу? Эмчийн ирэх байгаа бидтэй гэдэл эмчийн үнэмлэх байлаа гэд юу өөрчлөгдөх юм бэ? Ямар сони юм бэ гэсэн сэтгэл байна. За тэгэхээр ерөнхийдөө солонгосчуудын үлдээсэн сэтгэгдлийн бараг 80% нь энэ залууг буруутгах байгаа байхгүй юу? Өөдгүү, арчаагүй, новч жинхэнэ луйрчин байсан байна гэд. Тэгээд 20% нь энэ эмэгтэйг буруутгах байгаа. Эмэгтэйг буруутгах байгаа шалтгаан нь юу вэ гэхлээр энэ эмэгтэй өөрөө одоо нэг gold digger гэж ярьдэн шүү дээ. Баян залуутаа суухыг хүсдэг, эмчтэй суухыг хүсдэг ийм хүсэл мөрөөдөлтөө солонгос эмэгтэйчүүд байдаг байхгүй юу? Тэгэд яг энэ хандлага нь хаанаас анзаарэгдсэн бэ гэхлээр анх нөхдөөгөө уцаар ярьсан шүү дээ. Уцаар ярингуудаа чиний мэрэгжилчин юу юм те? Эмч гэдэг чинь худлаа юм уу? Чи эмчийн үнэмлэхтэй гэвэстэй. Чи яг ажил хийд юм уу гэдэг дандаа нэг эмчтэй нь холбоотой асуулт энэ эмэгтэй асуугаадсан байхгүй юу? Тэгэхээр үзэгчдийн хувьд энэ эмэгтэй зүгээр л тэр залуу нь эмч байх нь л чухал байсан юм байна гэсэн тийм ойлголтыг өгч байгаа байхгүй юу? Хуурсаар худалж, хумсалсаар хулгайс гэж өгөөдөг те. Бид нэр хүүхдүүдээ бага наснаас нь энэ худлаа ярихын зогсоохгүй л бол ирээдүйд 22 дугаар зуунд ийм аимшигтай худалж хүн болох магадлал байгаа юм биш үү. За өнөөдрийн болсон явдал та минь хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.